киноноос илүү жүжигтэй илүү дуртай учраас яг тайсны уран бүтээл дээр дагнаж ажиллаж байгаа гэх юм уу. Энэ мэргэжлээ сонгосондоо шантарч исэн түүх байсан гэхдээ харамсаж байгаагүй. Биеийн фигурээ би бол айгүй жоохон голдог учраас өөрийгөө тэгж модель зөтөлөөр явна гэж өстө бодож байгаагүй. Энэ жил яг найз залуутай болсон байгаа. Миний хувьд гэх юм бол 2 дугаар курстээ манай ангийнхан бүгдээрээ хамтдаа Мөрөглөн театрын уран бүтээлд жүжигчнэр биш бүжигчнэр бөөндөө одоо арын бүжигчин хийх гэж оролцож исэн. Тэгээд Аз олж би яг тэр дундаас дуу дуулах болон номерт оролцох одоо их нартайгаа хамт эмэгтэй дуулалтан дээр орох гэх мэтчлэн тийм юм дээр сонгогдож орсноос хойш ер нь Мөрөглөн театртаа ингээд ажиллаж эхэлсэн. Хамгийн анх 2019 онд сургуулаа дөнгөж төгсчөөд байж байх үед Мөрөглөн театр маань Галзуу хот шоу драмыг хийжсэн. Энэ нь болохоор 2 хэсэгтэй, эхнийх нь болохоор драмын жүжиг Галзуу хот, 2 дугаар хэсэг нь болохоор Мичнүүд буюу Энэдмийн жүжиг гэд 2 жүжиг байсан. Тэгээд энэ 2 жүжигийнхаа бас 2 гол дүрийг нь авч исэн. Дөнгөж оюутны ширээнээс салаал байж байгаа хүнд итгэл хүлээлгэж 2 дүр өгч исэн учраас би тэр үед маш их хичээжсэн. Одоо эргүүлээ тэр үеийнхаа одоо тэр жүжигээ үзэнгөт жоохон хичээд идэг. Яалчгүй л нэг жоохон дөнгөж сургуулаад өгсөн мэдэгдээд ч гэдэм юм уу. Намайг жүжигчний мэргэжилтэйг хүмүүс нэлээд юм нүүр харцсан л гэж боддог. Гэтэ би нэлээд хичээн би ер нь өөрийнхөө тоглосон юмнуудыг үзэхээс хичээд идэг. Тэгээд хүмүүс магтахаар бас айгүй хичээд идэг. Гэхдээ яг би бол магтаал дээр улам их урамшиж ажилдаг төрлийн юм байхгүй юу. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ гэхээр манай аав маань надад их нөлөөлж исэн. Аав маань ер нь бол ингээд урлагийн хүн биш гэсэн надад их урлагийг ойлгуулдаг байсан. Энэ дууны ийм жанр, энэ бол жүжигийн ийм жанр ч гэдэг юм уу. Ямар ч урлагийн ямар ч тийм одоо мэдлэггүй мөртлөө урлагт айгүй хайртай хүн байсан болохоор намайг бас урлагт айгүй хайртай хүн болгож хүмүүжүүлсэн учраас би урлагт айгүй дуртай. Тэгэл багада янз янзаар л боддог байсан. Ингээл дуучинч болно гэж бодоол тэ хөгжимчин болно ч гэж бодоол. Тэгэл яжгаад яг 10 жилээ төгсгөхөд яг мэргэжил сонголт дээр шуулуудаал за хамгийн нэгт жүжигчний мэргэжлийг сонглоо. Хөгжилтэй юм гэх юм бол яг 2 дугаар шатны шалгалт дээр илүү соёл урлагийн сургуулийн одоо жүжигчний ангийн 2 дугаар курс 2 дугаар шатны шалгалт дээр сонголт хэрэг өгсөн чинь би яг тэр үед надад ямар ч сонголт байдгүй. Тэгээ сайн ингээд гэсэн чинь А Б сууж чадахгүй гэрнэ. Чадна гэж тэгсэн чинь за нэг Б суучих гэсэн чинь нөгөө хүн чинь сандарсандаа шууд юмыг хийчихдээ штэ. Тэгээд Б суугаад нэг маргааш нь 2 хоног ер нь бол явж чадахгүй нэг хөлн нэг эвгүй болсон тийм юм байдээ. Тэгэхээр яг өөрийгөө бодоод үзэхээр тэгжил амир хүссэн сандарсандаа бүр хий гэсэн бүх юмыг хийхээр тийм байсан гэхээр бас айгу дурлжил мэргэжлийг сонгосон юм шиг байгаа. Тод хугацаатай эмэгтэй жүжигчин маань дүр нэлээд олон асуудалтай харааны бэрхшээл, тэгэл хүүхэдтэй болох, жирэмсэн болох гэх амар олон бэрхшээлүүдээс учраас нэлээд хүнд санагдчихсэн надад. Тэгэл яана энэ бүхнийг яаж одоо нэг хүн дээр ингэж байлгаж яаж энийг зөв илэрхийлэх үү те юм болгон холилдоод ингээд дооцыг тааруулахгүй бол их муухай болно гэж бодоод за яаж ингээд энэ болгоныг ингээд нэг тэнцүүхэн шиг те нэг хүнд айтайхан харагдуулах ёстой вэ гэл тэр болгон дээр нэлээ их туршилт өөр дээрээ хийсэн бас ах эгч нараасаа нэлээ их зөвлөгөө авсан тэгж яагаад тод хуцтай эмэгтэй жүжигийн ариун нагийн дүр дээр ажилласан. Тэгээд инх тул жүжигчинтэй хамтарч ажиллахад үнэхээр гоё яасан. Яагаад гэвэл тэр үнийг би одоо юу гэдэг багасаа гэх юм уу их шүтэж те ямар гоё эмэгтэй вэ, ямар сайн жүжигчин бэ, энэ хүн ямар гоё юм бэ гэж айгүй тийм үлгэр дуурайл авдаг байсан үнтэйгээ нэг тайзан дээр бүр ээж өхөн болж ажиллана гэдэг бол миний хувьд маш том аз завшаан байсан. Тэгээд инх тулагч маань ч гэсэн надад маш их хичээл зааж исэн. Ингэрээ тэгэрээ энэ дээр тэгэрээ гэдэг их гоё зөвлөгөөнүүд өгдөг байсан. Тэгээд сохор одоо харааны бэрхшээлтэй тийм хүний дүр дээр тоглохын тулд нэлээд их юм уншиж одоо ер нь ямар мэдрэмж байдаг бол те бид нар ч одоо ингээл төрсэн цагаасаа эхлээл бүх зүйлийг хараал ингээ байж идэг. Тэгэхээр энэ бүхнийг ингээд харж чадахгүй огт харанхуйд хүн байвал ямар мэдрэмж төрөх бол гэд тиймэрхүү одоо манай одоо мэргэжлийн хэлгээр бол дүрийн судалгааг нэлээд хийх гэж оролцсон. Тэгээл ер нь бол ихэвчлэн жүжигчин бэлтгэлийн үеэр биш гэртээ ганцаараа байх үедээ ер нь бол байнгын харанхуйд байх ч юм уу те ер нь бол нүдэн анаад хэсэг юм хийж үзэх ч юм уу тиймэрхүү туршилтуудыг их өөр дээрээ хийжсэн. Тэгээд киноноос илүү жүжигтэй илүү дуртай учраас яг тайсны уран бүтээл дээр дагнаж ажиллаж байгаа гэх юм уу. Киноны хувьд бол ганц 2 яг оролцсон тоглосон кинонууд байгаа. Тэгээд киноны саналууд ирдэг. Тэгээд яг заримдаа миний хүссэн ч юм уу дүр биш ч юм уу эсвэл зохиол нь таалагдахгүй ч юм уу тиймэрхүү зүйлсүүд байдаг болохоор уушлаарай чадахгүй нэ гэд тийм нэг айтайхан хэлээд ер нь бол татгалцдаг. Энэ жилийн хувьд би за ер нь бол ингээд бас те дэлгэцийн уран бүтээл бас
бас л тийм хүнийг сордог учраас нэг бүрийн хэмжээний уран сайхны кино нэг олон ангид тоглолцъё гэсэн зорилго өөртөө тавьсан байгаа. Манайх яг тийм адилхан яг өндрөнч адилхан биеийн адилхан царин ч ер нь бол төстэй. Ер нь бол одоо манай захирлын тэгж хошигддаг байхгүй. Манай хамтлаг ер нь бол метр 70-аас дээш эмэгтэйчүүдийг л авдаг гэдэг яг бид гурав ер нь бол одоо манай мөрөн театр 3 эмэгтэйтэй. Тэгээ бид гурав ер нь бол бүгд адилхан. Тэгээд яг шалгуур малгуур гэхээсээ илүү нөгөө яг жүжигийн одоо жүжигийн зохиолыг уншиж явах үед нөгөө мэдээж хэдэн насны тим гэдэг ингээд нэг юм тодорхойлцсон юм байдаг учраас яг ингэж сонгогдсон баг. Тэрнээс бид гурав яг адилхан амар гоё аль аль нь чадна. Энэ мэргэжлээ сонгосондоо шантарч исэн түүх байсан гэхдээ харамсаж байгаагүй. Шантрах зүйл гарч исэн. Яагаад гэвэл нэлээ хатуу мэрэгжил учраас тий хаяа шантраал яана яах уу гэл ингээл ганцаараа уйлж исэн өдрүүд зөндөө байгаа. Гэхдээ яг ингээд эргээд харахад тэр өдрийн маргааш нь инээгээл явж иснээ сандаг. Тэгэхээр хатууч гэсэн энэ мэрэгжил надад маш их аз жаргал өгдөг учраас энэ мэрэгжилтэй маш их хайртай, хүмүүсийг уйлуулж, инээлгэж янз янзын мэдрэмж өгч хамгийн сүүлд нь ямар гоё юм үзэж вэ гэдэг мэдрэмжийг өгсөн гэдгийг мэдчихвэл би ингээд яа за энэ ямар гоё мэдрэмжээ гэдэг илүү өөртөө тийм мэдрэмжээ буцааж авч гэдэг юм уу их сайхан мэдрэмж тэгээд их гоё энерги цуглуулдаг мэдрэмж гэж хэлмээр байна. Самсараа жүжиг маань 3 сарын 5-наас хойш одоо ингээд өнөөдрийн хүртэл одоо 4 сарын 6 хүртэл тоглогдно. Самсараа элбэг 2 зүрх өөдрийн театрын шинэ бүтээл 3 дугаар сарын 5-наас соёлын дүүргэн Самсараа драмын жүжиг. Ер нь бол жүжигийн маань ирээд үзэхэд нэрэл амьдралыг арай өөр талаас нь нөгөө талаас нь нэг харж үзэх байхаа гэж бодож байгаа. Ямар ч насны хүмүүс, маш олон төрлийн хүмүүс ирээд үзэхэд яг л адилхан байх гэж бодож байна. Би яг ингээд тайзан дээр ингээд зогсож байхдаа яг нэг хос харсан юм аа. Яг ингээд жүжигийн төгсгөлд ингээд бид нар баг ингээд би одоо мэдлээд дуусгах гэж хахад яг ингээд би бинийхээ харц руу хараад, хайрын харцаад би бинийгээ хараад үнсээд тэгээд гоё тэрвэрлдээд гарч байгааг харсан. Тайзан дээр модель бол хийж байгаагүй. Нэг ганц 2 удаа фото моделийн чиглэлээр зүгээр л нэг азан тараад гэдэг шиг тэгэж нэг 2 3 удаа зураг авалтанд бол нэг хувцсны зураг авалтанд орж исэн. 10 жилдээ бол ингээл 10 жилийн сургууль болгонд нэг юм загварын шоу болдсон шүү дээ. Хүүхдүүд өөрсдөө хувцаа игээл тэрэн дээр бол алхаж исэн. Тэрнээс өөрийгөө бол хизээж тийм одоо модель шиг одоо өндөрч гисэн биеийн фигурээ би бол айгүй жоохон голдог учраас өөрийгөө тэгж модель зөдөлөөр явна гэж өстө бодож байгааг. Энэ жил яг найз залуутай болсон байгаа. Нэлээ удаан ганц бие явж байгаа. Тэгээд манай ажлынхан болон гэр бүлийнхэн нэлээ санаа зовж исэн. Чи ингээл ажил гэр гэл ингээд ахын одоо ингээд найзлуутай болохгүй мө нөхөртэй болохгүй мө гэж маш олон айгүй удаан сонсон тийм үгийг цагаасаар болгоноор л тэр чинь проблем болдог гэсэн шүү дээ. Тэгээ энэ жил би найзлуутай болсон. Эрэгтэй хүний тал дээр миний тавьдаг тийм одоо шалгуурч гэх юм уу тийм нь болохоор яг ингээд царай зүс гадаад төрх гэхээсээ илүү яг хувь хүн нь тэр хүний хажууд байхад би тухтай, тайван, хамгаалагдсан мэдрэмж авч инээж те өөрийнхөө байж чадчихвэл тэр миний шалгуурыг давж ийн гэсэн үг л те. Тэгээд яг найзлуу маань бол миний тэр шалгуурыг давсан. Эмэгтэй хүн хайрлагдаад эхлэхээр дотоод эмэгтэй хүнийх нь зан аршин айл за дотор нэдэг тэр жоохон үгт гарч ирд юм байна гэж би ойлгосноо. Яг ингээд найзлуутай болсныг мэдээд тэгээ найзлуутай болсныг мэдснээс хойш ямархуу байгааг хараад ер нь бол ашгүй дээ гэж надад маш их баяр хүргэж байгаа. Тэгээд их гоё санагдчихээн.